Математик 3 дугаар анги. За өнөөдрийнхөө хичээлээр бодлогоо баттган давтаж батлан утцгаая. За өнөөдрийн хичээлийн зорилго бол олон оронтой тоог үржих хуваах үйлчлэг гүйцэтгэж хичээлээ баттган давтнаа. За бодлого 1 ноог дүрийг олцгоё. Дараах тоонуудыг дэвтэртээ бичээд хуваах үйлдэлийг гүйцэтгээрэй. Хариугаа шалгацгаая. Эхний тооны хариу 2048. Дараагийн тооны хариу 707, 182, 105, 806, 304, 2002, 126, 104, 306 гарсан байна. За бүх бодолтыг өнцгөн бичиглэлээр бичээд хариугаа багштайгаа тааруулаарай. Бодлого 2 тэгштгэлийн утгыг олцгоё. Миний сансан тоог 3 дахин багасгаад 28-ыг нэмэхэд 32 гарлаа. Сансан тоог олоорой. Энэ бодлогыг ямар аргаар бодож болох вэ? Тэгштгэл болгон бодцгоё. Миний сансан тоо гэдэг нь мэддэхгүй байгаа учраас x-ээр тэмдэглэн тийм ээ. За 3 дахин багасгаад гэсэн учраас 3-т хувааж өгнө. 28-ыг нэмэхэд гэсэн учраас 28-ыг нэмнэ. За 32 гарлаа. За ийм тэгштгэл үүсэж байна. Одоо энэ тэгштэглээ хамтдаа бодцгоё. Үл мэдэгдэх тоо маань 3 дахин багассан учраас тэр тоогоо хэвээр нь тавиад 28-ыг нэмэхэд 32 гарсан учраас эргүүлээд хасаж өгнө байна. За 4 гарлаа. Одоо 3 дахин багасгасан учраас 3 дахин ихсгэе. X тэнцүү 12 ах нь. За тэгвэл сансан тоо маань 12 байсан байх нэ. Шалгая. Дараагийн бодлого тэгштэглийг бодоорой. Дэвтэртээ цэвэр нэмбэ бичээд тэгштэглээ бодож үзээрэй. Эхнээс нь одоо хамтдаа хийж гүйцэтгэе. 7398-га 2-тоо хувааж өгнө. За тэгэхэд хэд гарсан байна вэ? 3699 гарсан байна. Одоо нэмэх тэмдэг хаалтны ард гарахаараа хасах болдог тийм үү? Нэгдүгээр нэмэгдэхгүй мэддэхгүй бол хасах аргаар боддгоо гэж бас тэмдэглэдэг. За хасаад 2643 гарсан байна. За одоо шалгаж үзээрэй. 7398 гарч байна уу гэдгийг баттгаж шалгаарай. Бодлого 3 32 литр сүүний 4-ний 1 нь хэдэн литр вэ? 4-ний 1 нь гэдэг маань 4 хуваасны 1 гэсэн үг. Тэгвэл 32 литр сүүгээ хэрчмээр тэмдэглээд 4-ний 1 нь хэдвэ гэж байгаа учраас 4 тэнцүү хэсэгт хувааж өгнө. Тэгвэл 1 хэсэг нь хэдвэ гэдэг асуулт гарч ирж байна. 1 хэсгээ олохын тулд 32-ыг 4 тэнцүү хэсэгтээ хуваавал 8 литр гарна. Энэ маань 4-ний 1 буюу 8 литр ах нэ. За бодлого 4 50 кг алюминий 5-ны 3 нь хэдэн килограмм бэ? За тэгвэл 50 кг алюмаа 5-ны 3 гэсэн учраас 5 тэнцүү хэсэгт хувааж өгнө. 1 хэсэг нь хэдвэ гэдгийг эхлээд олно. Тэхийн тулд 50 кг-ыг 5 тэнцүү хэсэгт хуваасан учраас 5-даа хувааж өгнө. 10 кг.
Энэ маань нэг хэсэг нь 10 кг гэсэн үг. Тэгвэл 5-ны 3 нь хэдвэ гэж асуусан учраас нэг хэсгээ 3-аараа үржүүлж болно. Тэгвэл 30. Бодлого 5. Хашаанд 120 толгой мал байв. Түүний 6-ны 4 нь хонь, үлдсэн нь ямаа байв. Хашаанд хэдэн хонь, хэдэн ямаа байсан бэ? Өгүүлбэрээ дахин давтан уншаад зураглал, бичиглэл хийж бодлогоо одоорой. Хамтдаа бодлогоо шалгая. Хашаанд 120 толгой мал байсан гэсэн учраас хэрчмээр 120-оо илэрхийлье. Түүний 6-ны 4 нь хонь гэсэн учраас 6 тэнцвэр хэсэгт хуваана. Тэрний 4 нь хонь байсан. Харин хэдэн хонь вэ гэдг нь мэддэхгүй байна. За үлдсэн хэсэг нь болохоор ямаа. Тэгвэл 120 ямаа 6 тэнцвэр хэсэгт хуваасан учраас 6-д хуваана. 4 нь хонь учраас 4-өөр үржүүлвэл хонь нь гарах нь байна. Дараа нь бүх малаасаа хонио хасчих юм бол үлдсэн 2 хэсэг буюу ямааны тоо гарч байна. Бодлого 6. Ногооны талбайгаас 918 кг ногоо хурааж авлаа. Бүх ногооны 9-ний 4 нь төмс, 9-ний 2 нь лууван, үлдсэн нь 9-ний 3 нь манжин байв. Хураасан хүнсний ногоо тус бүрийн хэмжээг олъё. Бодолтоо дэвтэр дээрээ зураглал бичиглэл хийгээд бодоорой. Өмнөх бодлогын аргаар бодох нь байна. Багштайгаа бодлогоо тааруулъя. Ногооны талбайгаас 918 ногоо хурааж авлаа гэсэн учраас бүх ногоогоо нэг хэрчим гэж үзье. Бүх ногооныхоо 9-ний 4 нь төмс гэсэн учраас 4 тэнцвэр хэсэгт хуваах юм бол төмсний хэсэг гарна. Ахаад 2 хуваах юм бол луун болно. Үлдсэн хэсгээ 3 тэнцвэр хэсэгт хуваах юм бол манжин болно. За эндээсээ төмөс, луун, манжингаа тэмдэглээ. Тус бүрийнх нь хэмжээг олцгоё. Хэрчим зураглалаа хараад гүйцэтгээрэй. Бүх ногоо маань 918 нийт хэдэн хэсэгт хуваагдсан байна вэ гэдгээ тоолъё. 9 хэсэгт хуваагдсан учраас 9-тэй хуваахаар нэг хэсэг маань гарна. Тэр нэг хэсгээ 4-ийг нь төмс авсан учраас 4-тэй үржүүлэх юм бол төмсний хэмжээ гарна. 2 хэсэг нь луун буюу 9-ний 2 нь луун гэсэн учраас бүх ногоогоо 9-д хуваагаад 2-оор үржүүлэх юм бол луунгийн хэмжээ гарна. Одоо манжингийнхаа хэмжээг олцгоё. Бүх ногоогоо 9-д хуваасан учраас нэг хэсгээ олоод 3-аар үржүүлэх юм бол манжингийн хэмжээ гарах нэ. Хичээлээ давтан үзээд бичиж тэмдэглээгүй зүйлээ нөхөж бичээд бодолтоо сайн хийгээрэй.